За hi guys, би Монголд ирсэн байна. Тэгээд би амар дээрээс бичлэг хийхийг хүсдэг байсан байхгүй гэсэн чинь яг энэ удаад дээрээс бичих боломж олдлоо. Тэгээд би Single Inferno 4-ийн талаар ярих шийдлээ. Тэгээд Single Inferno 4 би яг бичлэг бичээг нэлээд удаж байна. Яг юм нэвтрүүлэг ярьдаг. Тэгээд аа, би ер нь бол юм dating show-нд угаасаа амар дуртай байхгүй. Тэгээд ер нь бол Single Inferno-г бол бүр угаасаа 1-р сизнээс нь хойш үзсэн. Тэгээд ер нь бол үтсэн тэгэхэд миний бодлоор баг хамгийн муу сизон 2 дугаар сизон тийм сайн байгаагүй. Тэгэхэд ер нь 4 жоохон төстэй байлаа гэж бодож байна. Эхний 4 ангиас үзэхэд. Тэгээд би яг 4 эхнээс 4-р юу яриад 4-р сизон бол нэлээд их хүлээж үзсний хувьд бол жоохон сул санагдлаа. Тэгээд одоо би кастуудын талаар хальт яриа авчиг гэж бодож байна. Хамгийн ихний октоудаас нэхлээ авчий. Яг ярих юм бол энэ сизны октод нь амар хөөрхөн байсан. Октод нь ер нь бол бүгд чигт амар яг айгуу дажгүй оролцогчдод орсон байхад бол эрэгтэй хүмүүс нэлээд жоохон муу байсан. Тэгээд энэ талаар одоо яг ингээд яг тус бүрднээ яриа авчиг гэж бодож байна. Нэгт бол Шиан гэдэг охин байгаа. Шиан бол угаасаа бүр хүн болгоны хайртай гишүүн болох нь бол ойлгомжтой гэж бодож байна. Ягаад тэгэхээр Шиан продюсд орж исэн. Тэгснээ бас idol debut хийжсэн байгаа байхгүй. Тэнгүүд угаасаа миний ойлгосноор яг зан аашны хувьд бол амар дайжгүй. Тэгээ хамгийн хөөрхөн санагдсан. Тэгээд ер нь бол одоо бол модель хийж байгаа юм бэлээ. Тэгээд яг вижуал нь хүртэл амар гоё яг нэг тийм муур шиг царайтай гэх юм уу? Нүд нь ер нь айгүй дайжгүй. Ер нь бол миний ойлгож байгаагаар бол энэ сизны баг хамгийн алдартай болох гишүүн гэж би орж ирж байна. Тэгээд ер нь бол миний харснаар Шиан хүн болгонтэй харьцыг л гэж бодож байгаа юм шиг үлээ. Гэтэ одоо ингээ өнгөрөөч. Хоёрт Южин гэдэг охин байгаа. Бүжигчин гэсэн солонгосын бүжигчин. Солонгос тийм ардын бүжиг шиг бүжиглээсэн баха. 28-тай амар cute нэсэн охин байсан болохоор би ихлэ таалагдчихсан байхгүй надаа. Тэгтээ бүр арай хитэрсэн нэг тийм үзэхэд жоохон өвдөөдсэн байхгүй юу? Хит ингээ юу ч болж байгааг байхад инээгээл тэр сүүлийн анги дээр савлуурддаг гэсэн мэсэг бол надад бүр арай хитэрсэн санагдсан. Тэгээд ууг нь хөөрхөн яг өөрөөрөө байх нь бол амар гоё заяа. Гэхдээ энэ удаад бол арай хитэрсэн. Эгё энтер хийж байгаа нь хүртэл жоохон яа. Тэгэхээр одоо Южин бол бараг үзэхэд жоохон хэцүү хүмүүсийн нэг болж хувирсан. За Минсол гинэ. Минсол болохоор жоохон анхны сэтгэлээр бол миний дуртай хүн болохооргүй байсан байхгүй юу. Тийм болохоор надад одоо ч таалагдахгүй байгаа. Гэхдээ миний анзаараад хахад ер нь амар өөрийнхөөрөө тэгээд айгу тийм юу бодсон шууд хэлцдэг. Тэгээд царайны хувирлын амар тод тийм хүн байсан. Тэгэхээр надад яг first impression-аараа таалагддаг болохоор ч юм уу цаашдаа нэг амар таалагдахгүй байгаа. Гэхдээ ер нь бол дайжгүй. Ер нь бол нэвтрүүлэг ер нь бол хөгжилтэй болох хүмүүсийн нэг юм шиг санагдаж байгаа. За Жион гинэ. Жионоос би уг нь харизма мэдэрсэн байхгүй юу? Тэгээ нэг тийм бор эрүүл арьстай тэгснээ жоохон тийм үнэг шиг вижуалтай штэ нэг тийм ийм нүдний тийм амар хөөрхөн байсан байхгүй. Гэхдээ миний анзаарснаар бол жилийн яг юм оролцож байгаа хүмүүсээс жоохон юм бордоо юм эрүүлэрхүү иймэрхүү кастууд нэг амар од болохгүй, нэг олон залуутай болохгүй байгаа юм шиг надад байхгүй юу. Нэг тэрний жишгээр бол одоо зөвхөн Тэхвантай л харьцаж байгаа. Тэгэхээр би ууг нь бол айгүй их өсөжсэн даанч. Тэгээд жоохон болохгүй л ах шүү гэнэ. За тэгээд тавт нь уг нь Жион надад амар таалагдчихж байгаа. Декс хүртэл хэлж байгаа штэ амар гоё би сонгохсон гэдэг. Угаасаа надад амар таалагдсан даанч. Сонгохгүй байгаа нь угаасаа яг тэр жоохон бор арьсны солонгосчуудын нэг тийм цагаан арьстай охтууд туртайгийн юм жоохон яваадах шүү байна. За хээж ин гинэ. Амар өндөр ихч байгаад байгаа. Амар цагаан, амар тийм яг ихч байсан л та. Ер нь жоохон зөвүүн характер гэж магадгүй. Энэ тийм амар хангалтдаггүй. Тэгээд нэг юм ярихтай амар юм шулуун молуунч ярьчих гэж магадгүй. Тиймэрхүү байж магадгүй. Гэтэ царайны хувьд бол надаа
гоё царай. Гэтэ жоохон хиймэл гэдэг нь бол угаасаа мэдчихэж байгаа шүү дээ манайхаа. Тэнгүүд яг нэг тийм надад тэр нэг юм сүнстэй хүүхэлдэйн киноны тэр нэг сүт бүсгүйтэй намир адилгаар байдаг. Гэхдээ яг заримдаа харангууд Карена шиг юм шиг зэвэ. Гэхдээ жоохон юм хитэрсэн. За нэг тиймэрхүү үлээ. За 6-ад Арын амар хөөрхөн охин байгаа заяа. Арын амар хүүхэлтэй шиг надад санагдсан. Тэгээд нэг тийм жоохон fresh vibe өгөх болов гэж хараад байсан. Миний ихний first impression. Гэхдээ хараад байхад Арын хүмүүсээс нэг анхаарал татахгүй байгаа юм шиг санагдсан. Гэхдээ нэг залууг сонгоод тэрэндээ бүх хүмүүсийн хажууд би энэ залууг сонгосон. Би яг нэг л ингэж хүнийг сонгосон гэдгээ хэлж чадчихээн гэдэг чинь надад бол амар таалагдсан байхгүй юу. Гэтэ хүмүүс яагаад тийм дуртай болохгүй байгааг бол сайн ойлгохгүй байна. Тэг ер нь бол ингээ overall октодыг аваад үзсэн бол бүгд амар хөрхөн. Бүгд 10-аас 7-оос дээш байхаар октод байгаа. За тэгвэл залуучууд руу орё. Энэ бол үнэхээр хар сэдв заяа. За хамгийн ихний орж ирдэг залуу Тайхон шүү дээ. Жүжигчин баггүй юу? Хятад кинонд тоглож исэн, солонгос кинонд тоглолт нэг хальт харж исэн би. Тэгэнгүүт би энэ залууг угаасаа тэр трейлерээс нь хараад за иймэрхүү энэ угаасаа орж байгаа юм ингээ бодсон байсан болохоор нэг шокд байгаагүй. Гэхдээ үзсний дараа амар тэнэг байсан заяа. Би яаж ийм сонин хүнтэй харилцаж чадахгүй жоохон ийм хүн жүжигчин басна болоо гэдэг нь бүр амар гайхаж байгаа. Гэхдээ ирээдүйд илүү задраад явбал авах байх. Гэхдээ царайны хувьд амар сонин ууг нь амар дайггүй царайтай байх боломжтой. Гэхдээ нэг л нүдэнд нь юм тасахгүй байгаа царай заяа. Хоёрт дунхүү гинэ. Дун. Тэнгүүд энэ нь болохоор царай бол үнэхээр бол надад үнэхээр таалагдаагүй. Яг нэг энгийн солонгос байдаг шиг санагдсан. Гэхдээ карьер марьер яг өндөр юм шиг байгаа. Миний харснаар энэ хэд ер нь нийтдээ өндөр. Тэнгүүд дун надад царай нэг юм зүгээр л нэг юм яг ийм царайтай таахгүй. Тийм болохоор надад нэг таалагдаагүй. Тэгээд манай нөгөө нэг хинтээ Аринтай дайггүй байх болов уу гэсэн чинь нэг юм сонин бөөрөн хилээд явцсан 4-р анги дээр. Тэгээд надад жоохон оноо алдсан. Гэхдээ угаасаа ч надад нэг тийм таалагддаг гэдэг ш. За Тео гинэ. Анх орж ирж байхдаа надад таалагдаагүй. Царайны хувьд бол таалагдаагүй. Энэ угаасаа надад царайны таалагдсан хэрэгтэй каст бол угаасаа байхгүй. Тэнгүүд Теог анзаарах нь ер нь бол амар тийм гадагшаага хөгжилтэй гай явахгүй. Тэнгүүд сайн чанар нь амар үнэн ч юм билээ манай юм. Шианд одоо амар дайггүй байгаа. Би яг ер нь ийм юмыг яг dating show-н дэр нэг бол амар үнэнч гоё хайрыг харуулах нь амар гоё. Нэг бол бүр амар олон хүнтэй харьцсан гоё. Яг энэ хоёрыг хийж чадахгүй голд нь байгаа хүмүүс бол үнэхээр болох хэрэгтэй. Тэнгүүд яг Теогийн хувьд бол контентийг бол өгч чадчих байгаа амар хөгжилтэй байгаа. Тийм болохоор хөгжилтэй байхын дээр нэг охиндоо айгуу сайн байгаа. Тэнгүүд айгуу дайггүй болтол үзэхэд дайггүй байгаа байхгүй. Тэнгүүд тэр хэлж байгаа юмнууд бол үнэхээр бүр арай л хөгжилтэй байл л тий. Хормынхаа юуг яхаа мартчихж нөгөө хадам ээжтэй яасан юм тэр бүр арай. За дөрөвт Жонсуу. За энэ бол хүмүүс дараагийн гуанхи гэж TikTok дээр ярьж илээ. Гэхдээ царай нь бас л биш байгаа хгүй юу манайхаа. Энэ дундаасаа яг арай нэг юм солонгос стандартад нийцгээр царайтай хоолой нь бол амар гоё юм билээ. Гэхдээ 33-тай бол гэж би үнэхээр бодоогүй. 20-д л ах гэж утсан. Үнэхээр амар сонин юм билээ. Тэгээд анзаарснаар бол архины ашигтай нь бол тэр Шиантай шампань ууж байгаад амар улаацсан байсан. Тэгээд жоохон ярих ярихгүй юм яриад байт юм билээ. Тэр бөөндөө пив ууж байгаа тийм ярьдаг дээр бүр юу ярьж байгаа юм бэ те. 4 хүн сонгосон гэж. Тэр бол энэ нэвтрүүлгийн хамгийн буруу яриа болсон байх гэж бодож ин зүгээр л уухчих хэрэгтэй байсан баха. Гэтэ угаасаа энэ залуу бол бүгд амар тийм кэрлж чаддаг нэг тийм флиртлж чаддаг л байсан л да. Гэтэ яг үнэндээ тэр хэмжээндээ энэ амар хүмүүсийн анхаарлыг татаад байгаа шиг гоё бол биш л байгаа л да. Гэтэ яг хуу кофе шоп энтертэй ер нь айгүй дайггүй л босс л биш байна. За 5 Юг Жонсоо гинэ. За энэ хүн дээр би бол ярих юм их байна. Би энэ хүнийг анх орж ирэхийг харчаад, анх орж ирэх трейлерыг харчаад айгүй юу байсан таахгүй юу? Тэр ч одоо хүсэн хүлээсэн гэхгүй нөгөө нэг юм догтлол дүрэн байсан байхгүй. Тэгсэн чинь энэ хүн чинь угаасаа жоохон алдартай шүү дээ. Нэвтрүүлэг цэргийн нэг нэвтрүүлэгт орчихсон баха. Тэгснээ нөгөө нэг юу Sweet Home нөгөө нэг кинон дээр гарч ирсэн. Ер нь жоохон алдартай үгүй Instagram интернет гэсэн дайггүй. Тэгээд нэг сонирхолтой мэдээлэлд Монгол интернет иржсэн билээ. Тэнгүүт би энэ хүнийг айгүй Instagram амар гоё байсан байхгүй. Тэгэхээр би энэ хүнийг амар гоё явах болов гэж бодсон чинь надад таалагдахгүй байгаа. Царайлаг бол яг үндэ бас биш л байгаа юм л да. Яг ингээ харангууд
Гэтэ энэ ахыг миний харснаар Южинтэй энэ хоёр дажгүй байх боломжтой байсан ч гэсэн Южин хит амар инээж минийгээ жоохон сонирн байгаад ангууд энэ Жунсоо жоохон түлхэгцэн л дээ угаасаа. Гэтэ Жунсог би бол яахыг бол мэдгүй жоохон хөвгчлөлтэй юм шиг байгаа миний ойлгосноор. Тэгээ хүмүүсийн хэлснээр юм гаднаа амар ч гэсэн яриад үзэхээр амар тийм хөвгчлөлтэй тийм хүн тийм дүр юм шиг байгаа. Дүрч байхтай гişүн оролцогч. За тэнгууд сүүлд 3 ах орж ирсэн. Энэ 3 бол үндсэн хүмүүс байх хэрэгтэй байсан баха. Яагаад энэ 3-ын нэг нь л оруулах хэрэгтэй гэж. Гэтэ бид нэр 4-р ангийн төсвөлийн хальт хэсэг үзсэн болохоор яг юу болохоосаа мэдэхгүй байна. Миний бодлоор 2 хүн орж ирвэл уг нь амар гоё л байна. Тэр яг 3 орж ирсэн хүнээс эхнийх нь биш юм ахэд чи 12 нь бол яа харахгүй байх хэрэгтэй хүмүүс байгаа даахгүй. Тэр нь тэгэхгүй бол одоо манай байгаа 5 бол үнэхэр биш байна. Үнэхээр яг царайгаараа шууд сонгогдох хүн гэвэл айгүй хэцүү манай 5-аас. Тэгээд өөр чинь ярихаар юм гэвэл энэ нэвтрүүлэг жоохон сүултээ миний л хувьд заяа. Миний хувьд чинь яг энэ нэвтрүүлэг үзэхийн тулд одоо нэг тийм энгийн байгаагаас тасарсан царайлагч тэгээд карьертай амар гоё биетэй яг тийм хүмүүс ингээ хоорондоо яг юу болохыг л үзэх чинь яг энэ нэвтрүүлгийн гол концепт шүү дээ. Тэнгүүт эрэгтэй хүмүүс нь одоо донгүй байна. Тэр хэд бол энгийн царайтай байгаа байхгүй юу? Яг энгийн л Korean guy. Тэгэнгүүт яг энэ нэвтрүүлгээс юм үзэх юм байхгүй. Октод нь бол үнэхээр амар гоё байгаа. Октод нь бол үнэхээр чиржээлээ нэвтрүүлгээ. Тэгэхээр одоо дараагийн юунаас юу болохоор сайн мэдэхгүй л байна. Гэхдээ миний одоогийн байдлаар хамгийн дуртай байгаа каст бол Shian байна. Тэгээ банднараас бол аим таалагдсан бол байхгүй. Shian л одоо Shian-ыг л би арай их тийм screen time-тай байгаас гэж хүсэж байгаа. Октод нь ер нь л бүгд ажгүй. Тэгээ одоо дараагийн орж ирэх хүмүүсийг хармаар байна. Тэнгүүд ингээ залуучууд нь бүгд яг нэг тийм 10-аас 5 авахар гайс байхгүй юу? Яг уу карьер тэр personality энэ нь бол тооцохгүйгээр яг юм гаднах төрхөөр нь ярих юм бол ч тийм л байна да манайхан. Тэгээ одоо ёо шүү л. За одоо тэгээд ер нь Singles Inferno 4-ийг ярих хүсэлтэй хүмүүс амар их байх шүү гэлээ. Би ингээ түрүүн Trade Center ороод үзсэн чинь хүмүүс ер нь амар ярмаар байгаа юм шиг байсан. Тийм болохоор миний комментэн дээр яг юу бодож байгаагаа хэлээрээ тэгээд Singles Inferno үздэг найзуудаараа үзээд дараагийн бичлэгийг мань хийхгүй яриараа. Тэгээд би ер нь бол дараагийн ангиудаас нэг гоё байхгүй бол би бичлэг хийхгүй гэж бодож байгаа. Тэгээ гоё байх юм бол бичлэг хийн. Тэгээд бичлэг хийхгүй байж байгаа төгсгөлтийн бичлэг хий гэж бодож байна. Тэгээ гоё байх юм бол яг 7 нэг болгон гарахт нь бол хийж болох байх. Тэгэхээр баяртай манайхаа дараагийн бичлэгтээ хизээ нэгэн цагт уулзах байх. Дейтинг шоу гарч ижил миний үздэг юм хийдэг юм гарч ирж байна да. Full speed, so volley Paris, yeah. Come with me, leave all of your things, yeah. You can stop at Gucci, stop at Louis V, yeah. Come with me.